Манай подкаст спонсортай авах. Насныхаа хаан залуучууд яаж хүнтэй танилцсан бэ? Зумба. Баяр үргээрээ Хоб бацч. Ер нь хоб бацдаг дугаар. хай Подкаст тавтай байрал. Эми бэнд. Yes you are. За тэгээд сарын дараах юм бэ. Жохо ичээд байгаа шүү гэдэг. Харин тийм ээ. Жохо эвгүй энэ бишүүрх чинь гэхдээ гайгүй. Гайгүй ах уу гэж. За, зуныг бол их сайхан өнгөрөөсөн байгаа. Подкаст ороогүйгээс ер нь харж болно. Хоёулаа шиг юм нацаа амар төм бараг байхгүй байгаа. 5 сараас хойш Жаагүй. 5 сар зүйл болов. 6 сар төлөө. Бүтэн уйлрал сайхан амарлаа гэж. Амарлаа. Тэгээ одоо амьдралтайгаа нүрт тулсан хүмүүс байна. Тийм. Чамаар зунаас яг За, зунаас хойш бол их зөндөө юм боллоо. Яриад исэн том дэлхийн аварынхаа тэмцээнд оролцож ирлээ. Наадлаа, плей таймдлаа. Тэгэл эртэж явлаа, хөдөө явлаа. би бол хөдөө өгнө тэмцээн гэж аа. Тийм шүү дээ. Тэмцээнд явбал тэгэл сайхан медаль аваад дэлхийн аваргын медаль аваад ирсэн юм байгаа. Баяр үргээрээ Баярлаа. Тэгээд ирээл амьдралдаа орсон доо. плей тайм ямар байсан гэлээ. Хоёлоо бүр амар хожоо Плей тайм ямар байлээ? Чи хэдүүд байсан? Эхний 2 өдөр явлаа. Чи 4 өдөр тэ энэ жил. Тийм. Би ямарсан сүүлийн өдөр л яваагүй. Тэгээ амар юу байсан? Димээс нөгөө нэг VIP taxтай хүн мөртлөө. Ямар ч тэрийг ашиглаагүй. VIP дээр асарлуу очоогүй. Тэрнээс давуу тал мэдэрсэн юм 0 руу 0 бол ожиргоо орж исэн. Өөр юм бол байгаагүй. Эсвэргээрээ ер нь энэ жилийн плей тайм жоохон надад бол өмнөх жилүүдийг бодвол жоохон тийм суу. Ер нь хүн болгон тэгсэн тий. Зарим нь гоё байсан. Стейж Эсвэл нөгөө юу байсан лөө хамтлаг дуучид бараг байгаа. Тийм юу нэр байхгүй. Тэгээ байгаа хэд ингээд өөр жижиг стейжүүд дээр ачаар тэр энд аваарангууд дуун ерөөсөө сонсогдохгүй. Тэнд байгаа хүмүүсийн баг хооророо дуулж байгаа чимээн лээсэн. Би бүр ёо явж чадвал амар харамсаад. Яг 2 өдөр нь 3 дахь өдөр нь очие доо гэж бодсон чинь ер нь л хүмүүсүүд стори сарснаа. За уус очиж амжаагүй л тэгэл очоогүй ч болсон юм лээ. Энэ жилийн бол надад жоохон тийм санагцсан. Өөрөө боллоо. Чи юу гэсэн өдөө явсан? Би энэ жил ёстой хөдөөж яваагүй, хотоос ч гараагүй. Нөө засварын ажил гээд ярьжсэн. Тэр хүндээ ороод ажлын сар. Одоо болтол 100 засвараа хийгээд намарчангаа яваад хотоо ер нь чи гэдэг. Одоо л битүүрийн амьдрал боцоод хэвэнд орж. Тэгэхгүй бол яг тал хоёлаа чи тэмцээ. Би нэг засвар гээд нэг засвар нэг нэг. Тэгээ ингээд нэг бичихгүй удчихаар ингээд жоохон төсөрч тийм байна тий. Яг өнгөрсөн л хат хоёлаа за бичиж гэснээр за өнгөрсөн 7 нэг байлгаа. Тэр сүүлээс харуулсан бараг ингэж ярьж байгаа. 7 нэг болгоно за бичий. Тийм тэгээд бэжинда манай хүүхд нэгдүгээр ангид орсон. Нөгөө сургуульд орохгүй зовоод байсан хүүхдээ сургуулийн хүүхд болгосон байгаа. Яаж Амшигт. яг юу хийцээ. Өглөө явахдаа юу яаж нөө Гайгүй. Ер нь гайгүй. Өглөрл гэж нэг юм. Цаг ер нь дайггүй таарчаад байгаа шүү. Тэгээд юу нь хэцүү вэ? Хичээл гэрийн даалгавар. Гэрийн даалгавар. Үнэхээр хэцүү. Юу яаж нөө уул нь өглөө 8-аас өдөр хүртэл тий өдөр 2. Амт дээр даалгавар хийхгүй байна нэрээ. Үгүй тэгт юм уу? Манай хоёр их тэгдэг. Тэгээ дандаа бүр айгу өдөр 3 4 хүртэл. Тийм үү. Наа чи тэгвэл бас амар даваа тий. Гэтэ нөгөө нэг залхуураад анги дээр тоглоос очивол тэгээ даалгавар. Тэгээ хоёр тараал өдөр чимгийн даалгавар илэрэн нам тоглол өмнөөс нь хатраал ёо. Тэмүүд өөрөө нервтэй стресстэй. Би тэр амар хэрүүлтэй амар хэцүү амар сториг нөсч. Үйл жахтаа уншаад бас тэгсэн энийг даасан. Тэгээд яг шинэ жилийн үеэр гайгүй болцдог хаа. Одоо шинэ жилээр өсгөлийн баяртай. Өсгөлийн баяр. Үеийн юм шүү дээ. Үгүй манай эдний амар их тал бол тийм байна. Өсгөнүүдээ бэлтгэл ангиасаа сая өсгөнүүдээ ихэнх нь үдцсэн байсан болохоор тэгэл ингээл яа гэдэг амар. Яа өсгөлийн баяр амар. Би өсгөлийн баярыг эрхэсэг нэгдүгээр ангид ороод яг төгсдөг хавраас нэг ковид гэж захимжаад ковид гараагүйснээс захимжаад яг ерөөсөө өсгөлийн баяр хийв байхгүй. Тэг мэдхгүй тэгээ сая үжин дээр охин дээр болохоор амар хэцүү. Юу хэцүү? Амар их ингээд нэг юм ядил нөгөө манай жуур амар юм хөдөлгөөнтэй бүх нөгөө юмд нь орцсон. Тэгэл яа барби марбины хайцаг гэж тиймэрхүү.
Нэ өөрөө дуулж бүжиглэх дуртай хүч ингээ юм бүх юмдын арчлаар ингээ бэлдэх цаг ихтэй. Тэрнийх нь хувцас хоноор инээ тэр амир. Тиймэрхүү амир жоо төвхтэй санагдах юм. Тэгээ уус яг 6 настай тэгээ бүх ээж аваад хүүхдүүдний төвхт нь яг анхудаа нэдрээ гэсэн бүгд ингээ бүр ингээ айр зориулаад би нэг хаашаасаа хандж байгаа. Тийм. Одоо ч орой идэвхтэй оролц гэж шаарддаг юм лээ. Тэгээд ингээ ирээгүй ийм итгэхгүй байх ээж аав гэж хүн баг тэн дээр хариуцлага татчих гож байгаа юм тийм. Би тэр нэг Спартакадыг бол давж харсан. Тийм байсан шүү дээ. Тэр бол өстой фан юм лээ. Айр хөргөө хүүхдүүд ингээ гүйлгэжүүлээ нөгөө хэд нүггүй надад хараад ингээ тэгээд гэл бүгдээрээс ээж аваад нь баг. Дан хүүхдүүд үү ээж аваад хамт байсан. Үгүй дан хүүхдүүд байсан. Тэснэ сая энэ 7 хоногт нөө юу болсон? Ээж аваадын багш нарын хооронд волейболын тэмцээн. Ингээ хамтдаа баг болж аваад тэг яг би волейбол мэдэхгүй гэд ороогүй үлдсэн. Бусд ээж аваад нь амар. Тэгээ оролцохгүй ээж аваад нас ирж байлаа шиглээрээ гэл амар яагаад л гэж. Ер нь бол амар тийм activity их сайтай сургууль шиг санагдсан. Юм л болоод байгаа. Halloween-аас болсон. Тийш. Би Minecraft ээж болсон байгаа. Тэр нь уулын зүгээр юм лам. Манай хоёрын сургуулийн өнгөрсөн жилээс тэгдэг болсон. Ингээд анги болгон хүүхэлтэй суулаад, хүүхэлтэй юм кино суулаад яг тэр хүүхлийнхээ дагуу ангаараа хувирна. Тэгсэн чинь хинийх эргэсэх юу боллоо. Марта Питер Пен болоод үжигнийх болохоор Нарая гэдэг шиг. Тэр хоёрын хувцас Монгол байсан байх. Тэгээ амар хэцүү нөгөө шиг уурлаад яа би өөрийнхөө хүснээрээ олмоор. Яг ангийн оролцоо итгэх хийлгэж ангиараа эрт зарлагддаг юм тэр суглаа. Тэгвэл ядч нэг таба мабо тийм юм уу? Уул нь 2-7 хоног илүү. Тэгэхээр сайн ихсэн нөө хэлгээл хаад суулаа бид цагч чадахгүйсэн. Яг сарын өмнө 3-7 хоног байл бол цагчулаа гэж байна. Тэгтээ гоё тийм ангаараа ингэж юу гоё хөөрхөл юм бэл. Ээж аваад жоох. Заавал яг тэр хувцсыг хайчлаар яг бүгд ингэ хайчлаар найзмаарууд болчихгүйсэн. Тэгээд тийм билээ гэж. Тэгээд би чинь сантай мууртаа болсон шүү дээ. Тэр хэв тарьж байна. Нэг аваар явж ич мэдээ шүү хавар мөр. Смачийн энэ 100 энэ намар айгүй ер нь мэдээ. Яа, тэр нэг их тэгтэй амьдэрч мэдгүй ийм сонин мэдрэмж төрөөд байгаа. Чи чинь бас юу байсан ш? Теннис явсан бас. Тийм, теннис ярьжсараа явсан шүү. Ер нь ингэсэн. Яагаад би ингэж байгаа юм бол гэж бодсон чинь жоохон хүснээр амьдрах боломж одоо л гарч байгаа юм гэж бодсон. Нэг өмнө нь ингээл оюутан байгаа сураал тэгэл дараа нь ажилд ороод тэгэл нэг ээж аваа юунаас гараад ингээл гэрт амьдэрдэг. Тэгээ өөрийн хүснээр амьдрч боломжгүй байгаа зүйл шиг байна. Тэгмээтэй хүүхдтэй бол хүнтэй байгаад ингээл нэг юм амьдралтай жаа хүүхэд орой нэг юм том болоо тий. Одоо тэнгуут нэг юм надад төрж байгаа мэдрэмж би бүх юмаа өөрийнхоороо байлгамаа. Би мууртай амьдрмаар байна. Одоо ингээд жоох хүүхдийг өмнө нь ингээд хүүхдтэй болохоор болж болохгүй гэдэг байсан бол одоо бол хүүхд том болсон юм чаарцгүй гайгүй гэж болно. Тэгээд би ийм юмд явмаар байна, тийм юмар хиймээр гэсэн юм бүгднийг хийх хүсэж байгаа. Тэгээд би ингээд гэрээ хүртэл бүр ингээд меблийг бүтэн салмаар санагдаад. Өмнө нь чи ингээд тавилга дандаа ингээд хүүхдтэй айл гэдэг утгаараа ингээд авч байгаа шүү дээ. Одоо болохоор яа гэм би яв ягаан тийм антай ч юм уу одоо зүгээр рандом хийлээ нэг тгийж ингэж галзуурж өөрийнхөө дураараа ч юм уу тийм байгаа юм би. Яг өөрийгөө таалагдж байгаа юм хиймээр санагдаад хувц сунран дээр бүх юм дээр ер нь нэг юм зүгээр өөрийнхөө дураараа өөрийгөө өсөж байгаа юм хиймээр байгаа. Яг хүүхэд нэг гараас гарчхлаар харин тийм нэг тийм баха. Яг тийм тэр амар нөлөөсөн баг. Тэгвэл одоо өнгөрсөн жил мөлөөр цэцэрлэг рүү 105 цэцэрлэг гэж асуулт хийж байгаа юм шүү дээ. Сургуулийн насанд орчихлоо тийж байгаа. Тэнс амар гоё юусан. Таалагдсан. Чи сар явсан уу? Нэг сар бүтээ явсан. Үгүй эхлээд би наадмын үеэр явсан шүү дээ. Наадмын сургалт гэж наадмын амралтын сургалт гэж зарлалт юм хэлээ. Зөвхөн наадмын амралтаар явдаг. Тэгээд тэр нь ч хотоос гардаг хүн чинь тэгэл наадмаар өдөр болгоо хүмүүс наадж яхад би сайхан тесттэй л. Тэгээд дараа нь юундаа яваад ирчээд тэмцээнээс явж ирчээд тэмүүтэ шууд 1 сар бүртгүүл явсан чинь жоохон яг нэг 9 сарын дунд хүртэл явсан хгүй. 9 сарын 12 хүртэл явлаа 20 хүртэл явсан хгүй. Сайхан яваад сайн. 10 сар хүртэл ямар ч юм 9 сар бүтээ явсан. Дараа тийм бах. Тэгээд яаж хамааг дуусчул хоёлаа бичиж гээл. Сар илүү тийм юм. Тэгвэл нөгөө гэрээ хажууд зоохоо гадаа жоохон таарсан. Оройдоо жоохон даарад байсан. Тэгээд тэрнээс гадна яг бас жоохон тастаад лээсэн л да. Их тасцсан. Гэхдээ их гоё юм бэлээ. Тэнс бол амар хөдөлгөөд хөөс мөс яг ингээ гаргаад сурах сонирхол шинэ юм сурахараас. Гэхдээ амар тэнэг нь ингээ өмнө нь одоо ингээ би ч нэг чаддаг юм бол ингээ чаддаг болсон шүү дээ. Буудахыг бол ингээ чадна.
Тэгвэл юм туршиж ингэж хийж оролдоо тэр нь ингээд болохгүй ингээд шинэко байх мэдрэмжийг мартсан байлээ. Тэгвэл ингээд нэг амар сони ингээд шар хөдлөл ягаа би чадахгүй байгаа гэж одоо тэгэл лаглаг зогтдог хүмүүс ингээд урд ингэж юм уу гэж боддог. Тэр нь жоохон тийм байсан. Гэтэ гоё одоо бол нөрвжлүүлээд явъя гэж бодсон чинь одоо сэрүүнд хаана явах вэ? Зааланд орцсон байхгүй. Тэгээ тэр заал нь өглөө үүрээр чи жоохон 6-аас 7-оос ч илүү 7-оос үгүй. Тэгээд 7-оос 8 хүртэл ч илүү. Тэнгууд яг нэг ажил цаг нь арай болохгүй болохоор ягаад оройны анги гэж байдаг юм шиг байна. Би бол оройны анги байлоо. Дандаа өглөөнийх байгаад л. Өглөө хэрчээ хэцүү үст. Тийм сонирхол байна да. Би хүснээрээ амьдрахыг хүсэж байгаа л юм байна да. Тийм байна. Гоё. Би одоо нэг дараа жилээс л нэг цэгцэрх болов гэж бодож байна. Одоо нэг шинэ жилээс өмнө ажиллаа нэг чигтлээд авчвал тэгээд гайг болчих тий. Гайг болчих. Одоо нэг хүүхдүүд рүүгээ ч ингэж чадахгүй, гэрлүүгээ ч анхаарч чадахгүй яг нэг 100% тийшээ нэгээ авчаад тахаар. Зунжингээ яг засвар ажилласан шүү дээ. Ажлын засвар гэж байгаа цуслан дээр очиж угаатаа цуслан дээр засвар. Тэрээс амралт байхгүй ер нь л ингэж яваад. Тэгээ яг нөө цэвэр өөртөө нөө хийгээд тахаар хүнд нөө хөсөлж биш. Яг өөртөө бүх юм хийж. Одоо та хоёр бол хургуйстаа барилга засвараар юу гэдэг. Бүхнийг хийдэг хүмүүс болчихсон тийм шүү дээ. Бүгдийн листэ нэр өөртөө хийж байна гэж. Тэр эмигийн халагаар дээр цуслан дээр нь очисон нэг өдөр тий. Тэр бас өстой гоёсан. Амар гоё. Ер нь 100 чиний өдрөө нэг уулзаад тэгээ цуслан дээр нэг уулзаад тэгэл баг уулзалтай байхад хэдүүлгээр хоёулаа. Ер нь их завгүй амьдарцгаасаа. Тэгж жаа сая бараг сүүл халуун ингэж хүчээр нэг хоёулаа. Тийм. Тэгсэн маань гэж их гоё сонирхолтой амьдарч ин да завгүй амар завгүй. Гэтэ завгүй хажууд бас энэ ажлаас хоёул одоо нэг жоох итгэжүүлнэ. Одоо 11 сард бол яг подкаст барьж авна тий. Өөр нэг дэлцэнэд хийгээд ер нь гайгүй байна. Тэгээ хоёул ч одоо яах вэ гэж шиг. Заярсан битэрээ сонирхсан бол иймэрхүү л байна гэж. Тэгэл бүгд сургуульд орсон талаар юм байна. Подкаст маань одоо ингээд юу яасан шүү дээ. 10 дугаар явцсан байж бид тэр завсарлцсан. Өөртөө ч мэдээгүй явуулсан. Тийм болохоор дахиад одоо 10 дугаарыг явуулах гад үзэж байгаа. Тэнгуутаа ер нь төлөвлөгөөгөө хэлчих юм уу? Хэлчихье тий. Үүнээс цааших дугаарууд маань нэг зочинтой байх бах. Тийм гэж бодоод байна тий. Бодож байгаа. Ер нь бас хоёрын зав ингэж гоё таарад. Нөгөөнийхээ завыг ингэж та 3 хүн зав тааруулна жоохон улам хэцүү болох бах. Тэгтээ хичээнэ гэж. Тэгээ их сонирхолтой хүмүүсээр өдөр гинэ подкаст болгон дээр гой сэдвүүдийг яг мэддэг хүмүүсүүдээр. Тэгтээ юм мэрэгжлийн хүмүүс биш зүгээр л бидний үеийн бидний найзуудын нэг гэсэн. Тийм. Тэгэл яг нэртэйг ойролцоо ээж аав маа гэдэг. Тиймээс хүүхдүүд шугтууд эсвэл нэг сингл хүний амьдралаа янз юм ер нь бодсон байгаа. Их хүн бодлоо да энэ хугацаар хийхгүй болохоор бодоод байлаа гэж. Тэрийг гоё хичээнэ. Одоо дараа 7 хоногт хэд нэг дугаар гайгүй хүнтэйгээ болчихлоо. 7 хоног болгоно уу? 2-7 хоногт нэг. Ойлоо 7 хоног болгосон ч амжих байх гэдэг. Ямар ч хичээнэ. Тэчний стена 7-10 хоногтой байх. Тийм. Итгэжүүлнэ гэж байгаа шүү дээ. Тийм юм байна. 100 чиний төрс өдөр бас юм бэ гэж. Тийм 100 миний төрс өдөр болсон. Одоо эмигийн төрс өдөр болох гэж байгаа. Яна асаадах юу? Одоо телефон даа. Хөгшрөн даа. Одоо би 11 сард төрчихлээр одоо он гараад бараг сарын 2 нас нэмээд байгаа. Цагаасаараа бараг хийн наснаслаа бараг 2-3 нас нэмэх. Тэгээ тэр нь жоохон муухай. Тийм. Огцон нас нэмээ. Би юу бацсан штеп бас. Юу бацсан? Яг чамаг гараал явчихсан. Чамаг яг ярьсан чи нэг юм гэснэ гараа яваад өгчлөө. Чаасаа. Тэгээ юу яа тий? Өнөөдрийн сэтвс гэх юм юу ч юу яа. Өнөөдөртөө бол чөлөө төгөрлөчт тий. Гой сонь сайхан яриад Монгол улс болж байгаа сонь сайхнуудаа ховоо бацаа. Хов бацчих. Ер нь хов бацдаг дугаар бол ховыг мэдээлэл солилцоо. Тийм мэдээлэл аюу гоё ийдгээр зүгээр гэж. Гоё мэдээлэл гэснээс physical Asia. Тийм тэр бол чи өмнөх зоог нь үзсэн байсан уу? Үзсэн. Би ер нь үзсэн туртай. Тийм би өмнөх зоог нь үзэх гэхлээр нэг 200 байгаа шүү дээ. Тийм. Үзэх гэснээр нэг л зав гарахгүй ч юм эсвэл үзэж бодохгүй байгаа. Тэгээ сайн монголчууд орж байгаа гэхлээр яг зорж үзээд.
Би нэг эвиг үзэж байхад видео кол хийдэг байхгүй. Тэгсэн чи ингээд сүултээ ингээд бүр яг 4 дугаар авсан шүү. Дөрөвлийн нараас нүцсэн. Яг шууд ясё бүр ингээд толгоо өвдөө сүултээ ийм муух төвшөнд барыг авчиж толгоо. Харин хамгийн биний хөөс гооч. Ингэжтэй юм яаж 4 дугаар дараалж үзсэн. Би бол өстөж чадаа. Би яг өдрөдөрт нэг үзэл тэгэл. Би тийш нэг 5 6 гээд гэртээ яриад шууд ингээд үзээд 9 10 гээд дуусгацсан. Яг снил цууж байгаа. Дараагийнхыг бас хүлээж байна. Гэтэ ингээд нэг юм маа монголчууд амар гоё өөр билээ. Нэг буур сууртай ч юм уу юм үтцсэн ч юм нэг юм далжуунаал, савсуунаал ингээд ахгүй. Тэгсэн мөртлөө бас ингээд бүгднийг ингээд жоох айлхс хийгээд ичимхий гэх юм уу тий. Бусад орны ханжууд амар юм entertainment байдаг шүү дээ. Нэг амар хоорондоо ярьж мэрж байгаа. Зүгээрсээ хийгээл харуулъя гэдэг чи чадгаа хийё гэдэг тийм өөр хүн. Өдөр нөө юун дээр надад амар шуудаа зөөдөг. Тийм. Гураа маа гэдэг. Оо эсвэл яг гоё. Тэсэн чи нөгөөд наа гураа салгах. Тэрийг харж байгаа. Яа стичинхэн монголчууд байна. Би хүчин дээр те. Тэрийг үзсний дараа юу амар гоё санд. Нэрээ сониноос манай юу ажлын доор байдаг стичинхэн бац. Ажлын доор чи юу байгаа юм? Пилац төстэй би пилац яваад төстэй. За тий. Тэрний оронд лагри гэдэг нэг юм нэгж юм лээ. Тэр нэг. Би жоохон судлаа юу юм бол гэж боддог. Тэгсэн чинь фитнес пилац хоёрыг холцсон юм шиг яг юм пилацийн төхөөрөмж мөртлөө фитнес рүү харагддаг зав том өсөр. Тэгмээтэй яг ингээд пилац амар enjoy-дод ингээд зөөлхнөр хийдэг шүү дээ. Тэр яг нэг фитнес рүү ирчимтэй юм шиг байгаа. Тэгээ бас яг төхөөрөмжтэй хийдэг. Тэгээ би тэрийг жоохон судалсан чинь Нью-Йоркт одоо Нью-Йорк гэж тэр нь Америкт амар тренди байгаа юм лээ. Хэсэг нэг пилац амар гоёс одоо лагрил орсон юм лээ. Тэгээ би тийш явж үзье гэж бодож байгаа. Явж ажлын дор болохоор. Тэгээ эхний 10 сарын 15-наас өмнө бүртгүүлвэл болно дискаунт гэсэн. Тэгээ би яг тэрүүгээр нь бүртгүүлчихье да гэж идэл сайн нөгөөний галтын нэмсэн болоод шүү дээ. Тэгээд бууд мууж байгаа заавал. Шинжлэхдээ засар масраа идэ бүүн гэ. Тийм. Яг нэг засварч гэж өмнө нь байсан заалаа жоохон ингэ жоохон болчихно. Дүүш байна уу? Тэр гоё юм нь эрэгтэй эмэгтэй хамт тавьд юм шиг үлээ. Эрэгтэй хүмүүс хамт яваад лээ. Тэгэхээр ерөн сонирхолтой. Бас харин тийм сонирхолтой юм байна гэж үзсэн. Тэгээ би нэг пилацсаас жоохон уйдадсан шүү дээ. Тэгээд хэсэг явахгүй байсан. Одоо тэрэнд бас явж үзсэн. Сүүл нэг найзтай болцсон. Жимааны найз. Сингл ахгүй. Тэгэл одоо бидний насныхаа хаанаас залуучууд яаж хүнтэй танилцсан бэ? Чи хаана нэрхтэн хүмүүс орчнож байгаа салахгүй харин найз нь юугаа солиод орчноо солиод гоё биеийн хөдлөө хий гэж одоо кросс явж байгаа юм. Тэгвэл нь пилатес нь илүү гоё юм шиг кросс ч амар юм шиг амар хүчнийг л үгүй пилатес ч адилхан л хөөгнөд байгаа. Кросс дээр ч амар гоё залууч тэгээд нэг сумаар хоёр тулаа бодоод байгаа шүү дээ. Тэгснэ манай чинь жоохон юу байхгүй юм. Жоохон том биетэй. Тэгснээр өөр амар хүчний юм да сайн тэгэл амар талаг залуучууд авч ирсэн. Өөр амар нэг гол төр дээр амар бараг 10 20 гэдэлгээ хийж шууд байг. Тэгэхээр ч болохгүй штэ. Чин залуу нарих чи бол нэг жоохон багаар хийх юм биш үү гэж хааж ирнэ. Надад тэгтэг кроссфит жоохон амар юм. Зүрхний юм бүр амар Physical Asia-гийн яг нэг сүүлийн 2 дугаар season дээр нь гардаг хүн болохоор амар нэг юу байхгүй. CrossFit хичээлдэг хүн бараг нэг дороо 7 2 дороо гэсэн. Тэгээд тэрнээс хойш CrossFit амар хит болцсон. Солонгосууд юунууд нь тэгээд надад ихтэй нэг юм санагдтыг. Ийм эрэгтэй хүний булчин гоё хөгжүүлдэг. Эмэгтэй хүнийг болохоор нэг жоохон галбрыг алдагдуулах гэдэг төрөл яг нэг юм илүү юм маскултэй. Тийм. Юусан гантилтэй л их байгаад юм шиг тэгэхээр чинь цээж байгаа. Би бол хараад бол одоо харин бас лагрик фитнес төрлийн гэхээр жоохон тийх болов гэж айгаад. Гэхдээ тэгээд 1 сар явахад ер нь мэдээдэн шүү дээ. Тэгэж одоо ганц сар яваад үзье гэж боддог. Тэгтээ жоохон үнэтэй юм билээ. Хэд хөө. Пилатес чинь сарын 300 мөрөнзөө өгөхгүй 12 оролт нь. Тэгэнгүүт одоо 12 оролт нь 490 ч үлээ. Тийм ээ тий. Тэгэхээр 500 мянган төгрөг. Чиний болохоор цайны цагаар чинь таарад идэх тий. Уул нь пилатес тэгж таардаг. Энэ болохоор тэгтээ яг нөгөө цаг байхгүй юм лээ. Хүснэ үедээ англа орчиж болно гэдэг үгтэй. Тэгэхээр надад тэрний сэлвэг тогтмол цагаараа байгаад явал амар санагдав тийм аа. Хүнээ. За өнөөдөр тэдээс яг юу та явахгүй болохгүй гэдэг. Тэгвэл за тэгж байгаа за айл ангидна гэдэг ингээд харж байгаа удраад идэв санагдав. Би одоо энэ төв ажилтаа орхон нэг фитнес ч юм бич тэгэлсэн тэмцээн илтгэхийн орт явах амар гоё биетэй болол торч урал янз юм байна. Тааж тэгэл ирээл бие гаргуул гараа үгүй би амар нэмсэн. Хэдий
Мэдгүй би гэлээ үзөө ерөөс 4 хүн бол байгаа хаа. 4 хүн хэлсэн баг. 4 хэлээ. Тийм. Хаана шингээгээд байгаа. Харин амар гойлцсон. Нилээн дурцсан. Тэсэн чи одоо ингээ буцаад өмнөд ингээ жоохон барьж мараа гизэн. Ингээд ингэж үнгээ мэдэгдээд байгаа. Би юу яасан? Эвлээ. Сүүлийн имжлэгүүд үзсэн чи ер нь жоохон юм бисмаа хавар маар ер нь нэмэрээ та одоо сүүл нэг яахгүй хоолны дуршилж багассан. Өөр юм мэдлэгүүд жоохон тураад таа. Нөгөө юм уудаг байсан. Тэргээ болцсон чинь. Би чинь юм уугаад надад юу яагаад вэ? Тохироод байна. Чи нэмэхгүй байх гэж бодоодсэн чинь жоохон нэмээд байсан. Аа тийм мэн тийм. Тэгжэл ер нь би бол харгалаа тураалаа юм шиг санагдаад чингээгт үзээгүй л байгаа л да. Бас олж тийм гоё. Тэгсэн чинь ирэхээс бит хоёрын жин адилхан басан байлаа. Сая хизээлээ сарын өмнө жин дээр гасан чи ирэхс 50 байвал юу 49 лөө 50 байсан. Би чинь нэг 50-аас 52-ийн хооронд хэлбэлзээд байхгүй юу. Жингээрээ адилхан хөлөөрөө бүр доо. Йоо. Уухаа баг зүгт л үүснэ гэдэг шүү дээ. Багцсан ч одоо тарахгүй шүү. Багцсан тарахгүй. Чи өөс өснө гэж одоо үжингийн дараа жилээс өмсөх готлын яасан бид нар нэг болох гээд шүү дээ. Хүүхдүүд томлоод алж байна тий. Энэ жил чи ирэхс дунд анги болсон. Дунд анги сайн эцэг хурал дээр нь манай их яг нэг өдрийн дан саналлаа. Эхлээд үжингийнх дээр суугаад бага анги өгөх гэсэн чинь агуул хөрх юмс за манайд ингэж аваас ахлахгүй бай. Зарим сууд сураагүй, зарим муугайч ингээл нэг тиймэрхүү юм яриа. Маргааш нь ихсэн юм дээр сасан чинь шал өөр төвшөнд татсан юм шиг би хүүгээ тийм том болсон юм байна. Юун дээр бол мэдээд хурал дээр бүх үеийн охтуудны биний юм ирсэн. Ангитаа ингээд нэм ариун цэврийн иргэлийн цавтай болно байх хэрэгтэй. Нээж аваад нэг өвөө уулар. Нэрээ юу хэллээ гэж. Тэгэл за одоо ингээд ер нь одоо ингээд сонирхож эхэлдэг нас шиг wave map хүүхдүүдийн цөөн хүнд байх нөө эсвэл эдгээр ч амар янз янзын газар нуудаг гэж шүү гэдэг хэдтэй лээ. 12. Яг эд нэг сонирхолж эхэлдэг юм эд нөө өсвөрийн юу орж байгаа боллоо гэж. Тэгс чи хөөх юу би тавхтай байл тийм шүү. Тэгс чи нэг ээж нь за энэ жил манай хүүхдүүдийн жил орж байгаа марч байгаа. Нэрээ тийм бил. Йоо ямар тийм мэдгүй яваадсан ч гэж. Йоо тэгэж өөрийн мэдлээ гэрте ахлаа нэг л өөрх нь өндөр л болохоос ш нөгөө нэг яриамрын жоохнороо л аваад яг нөгөө үеийнх нь хүүхдүүд нь ингээд ээж аавдсаас амар том болсон. Харин тийм үү тийм. Яа нотхгүй л би бас нэг юм ярих юм байна. Би ч одоохондоо зүгээр нөгөө мал гэдэг мэдэг тийм. Сусар. Тийм сусар имээс үс аав гэдэг мэдэг үе дээр л яваад байгаа шүү дээ. Йоо. Тэгээд ой би даалтын 7 хоног гэж бас болсон. Амарсан. Тийм. Би нөгөө нэг танах төрүүлжийн нөгөө нэг подкастууд дээр ярьжсэн шүү дээ. Даалгавар өгдөг гэдэг санд нөгөө үжингийнх. Тийм. Тэгээд тиймэрхүү юм болох юм бол юу ч өгөөгүй. Зүгээр сайхан унших даалгаврууд өгсөн. Тэгээд нэг бичгээ бодох бичгтэй юм биш. Тэгээд тэрнээс. Манай хэд хоёр оч нь орсон хичээллээд. Тийм. Энэ жил ороод тэгээд өвлийн амралтын 7 хоног сонгосон. 7 хоног. Ер нь баг тэр намарч 7 хоног амарсан шамраа авч байсан. Тийм. Тэгээд өвлийн амралт нь хизээнээс л 12 сарын 12-нд нэрл. Нэг дээр тэр хавцал амрах. Тэгээд 1 сарын 20 сүүлийн 7 хоногор хүртэл нэлээд удаа амрах юм биш үү? Тэр үед хүүхдээ юу хэлгэнэ. Жохо. Надад бол айгүй амарлаа. Өөрсөө нэг гэртээ үлдэж чадах болохоор нөгөө утаан тийш хөө хайгаад аахгүй юм бол. Нөөс бит хоёрын хөдөлгөөр ажлын яг нэг ачаалт он шинжил тэгээд цагаан сар явах. Цагаан сараас өглөөн гартал ер нь нэлээд ажилт болохоор амар хичээл нь хөө хай хөрөж өгөх нэг тэрийг хөрөж өгдөг шний хөрөж өгдөг шиг ярьж байна. Өөртөө явчих. Одоо тэгтээ яг бүр өөртөө явдаг болсон уу? Тийм шүү. Өөртөө явал өөртөө ирээл. Би нэг өдрөн гайгүй завтай байвал үжингээ авал. Тийм илүү ирэх баха. Нэг сургуулийн автосын суугаа явдаг үе баха. Автосын суугаа. Гэтэ автосын суугаад автосын бас жоох хэцүү юу? Заавал нөө тосож авах хэрэгтэй гэдэг юм лээ. Тийм үү. Одоо баг ч нэг 5 дугаар хүрлээ. Тийм. За тэгэхээр тэр үеийнхээр нь л бодъё гэдэг болчиход байна шүү дээ. Өмнөд их чинь. За тэгээд сонгох гэж. Өөр сайхан юу? Өөрийг боллоо. Гэж хэлсэн өөрийг байгаа л Монгол улсууд сайн сайхан.
Яалаа гэж би амар юм болсон шүү дээ хэсэг тий. Юу? Битгүй амар юм боллоо. Маг өглөөс ирэхэд л нэг тэр тэгчиж ийм ингэж ийм гэж амар. Ой надад ирээгүй хайр гэдэг киног чи үзчих мэдгүй тийм. Үгүй би тэрийг чи ингээд ерөөсөө үзмээр санагдахгүй байгаад байгаа. Гэхдээ нөгөө Instagram, Facebook руу орохлоор ингээд жижигэн хэсгээс ингээд дасгалцсан. Би тэр юуны хэсэг? BGT хэсгийг нэг хальт үзэн жижиг юм санагдав. За угаасаа л амар хэцүү хүнд кино юм байна гэж тал тэгэл үзээ. Би бүр амар санамсаргүй зөө. Итгэл бүтээр гэртээ байж байгаа. Дөрөмөр хоол идэж байгаа. Зүгээр зурх тэргүүлж явж нэгдүгээр ингээд үзчихдэг байхгүй. Тэгээ орцсон. Зүгээр санамсар. Тэр өдөр болгон гарч байгаа юм уу? Үгүй тэр нь 7 нэгт нэг дэх өдөр 2 өдөр ч илүү гарч байгаа. Одоо мэдгүй яа гэв. Тэнгуудаа за нэгдүгээр ингээд үзчихээд энэ юу юм бол гэнгүүтээ юу л ороод лүг ТV юу шин рүү орсон чинь багц гэж байж байгаа. Багц наваас. Тэгээд орцсон ихнээ 4 ангилаа 6 ангил орсон. Тэрийг үзчихсэн байхгүй. Тэс чиг бүр ороод зовоод хамт дөрүүлж мөлээд нэг өрөө бараг бүтэн ингээд. Тэнгуудаа Facebook ухчихсан чинь Орс киноны Монгол хэлбэр гэж уншаад тэгвэл ухаж байгаа Орс киног нь болоод Орс киног нь 2 өдрийн дотор бүх ангийн үзэж дуусгаад. Орс нь 2 анги юм уу? 20 анги. Тэгэн гут нь заа тэгээд үзэж дуусгаал. Одоо Монголынхаа ингээ үзэхгүй байх гэж бодохгүй би Орсын үз. Үгүй мэн хүн чи одоо нэг тийх ястаад яаж гарах нүг үлээгээд би Монголын хүртэл үзэх тохиол. Тэгээд яг адилхан ерөнхийдөө яг жоохон зарим юм монголчилсан нөгөө Орос амьдрал, Монгол амьдрал жоохон юм тийм засаад. Гэхдээ ер нь л яг л гаргаж илээ. Битгэрс үзмэр санагдаа гэж. Би ч оройд тэр нэг юу л үзээд байгаа юм шиг. Ургас сүлдээ бүр киноос Good Doctor-ыг үзээд. Чи өмнө үзчихсэн үү? Үгүй. Аюу гой цаашна аутизмтэй юм чи. Үгүй. Аюу гой. Юунууд жижиг шорцод яваад идэг. Тэгээд TikTok аутизмтэй эмчи талаар дэмэс тасалж юм чи. Тэрэнд орсон тэгэл үзэж амжихгүй байх үед нэг 7 хаспитал сайнда яг өдөр болгон гараад идэх ажлын өдөр тэгээ яг тэр хаспитал сайнда өглөө хүрнэ гүйлж үзээл тэгээ үзчихэд байгаа. Ээж аав хүмүүс ийм л юм байна. Өөрөө ганцаар хацлах юм да тий. Өсвөл би нөө юу үзсэн гэж хандсан ш. Ахиж үзээ тэгээд World of Merit гэдэг нөгөө араар тавьдаг. Тий. Тэрийг өмнө гарч яхад нь тэр чинь ковид үед гэсэн баха. Гарч яхад нь үзэхдээ ойлгоогүй мүү эсвэл тэр үед бас юм хүлээж авч байгаа өөрөөсөө одоо үзсэн чи би ямар амар кино яа тийм амар хэлээч ахиж үзвэл бас арай өөрөөр хүлээж авч үзээ байгаа юм. Тэгээ нөх хүүхэд нь өсвөр насны хүүхэд. Тэгээ хүүхэд бас ингээд манай хүүхдүүдтэй ойролцоо олонгууд тэгээ бүр ингээд амар хэцүү хүүхдийн хүмүүс ямар хэцүү бэ гэж. Яа тэрстэй хард кино байлаа шүү. Тийм шүү тий. Тэр кино ахиж үзвэл бас хэцүү. Тийм байна. Юу, битээр нь бас мик болцсон байгаа. Гартаа барихгүй харж байна. Оо нэр да тийм яг гарны хийцүүр аа тогчоод байна. Нэрээ тэр зүйл юм ингээ айгуургаас одоо гэсэн. Тэр голдоо ийм хөрхөө мталсан. Гэтэ энэ хэр бичиж байгаагүй нь сайн мэдэхгүй байна. Нөгөө хүмүүс мөн хүн суулгаад хүмүүс чинь амар олон хүмүүстэй хүн суулгаа явуулгаа юм болоо гэж. Бэлгнийх. Тийм. Манай подкаст спонсортай авах. Каяхын спонсор гэж ах битэр хичээгэрэй гэсэн. Аль 100 өгсөн шүү дээ. Яг нэг цуслан дээр болов. За та хоёртай подкаст гоё бичээрэй. Гоё мик өгсөн чи хоёлаа одоо л хэрэгжилж байна. Одоо хэргийн гарган тажиг гэж. Одоо гарган. Хэр сонсогч чи нөгөөх нь гайгүй байна уу энэ гайгүй байна уу тий комментэр бичээрэй. Та нарт баг одоо битэрөө марцсан байгаа даа. Гинэт гарч ирсэн чи энэ хоёр хийе гэж. Тэр чинь эми вэ гэж. Харин тий yes вэ. Сайн тогтоож байгаа. Тэгээд одоо ойрхон бичлэгээ инээд. Хөсөж мууртаасан чинь жоо хэцүү байна. Би муурнаас айдаг байхгүй юу? Ер нь бүр жоохны л ягаад ч юм айдаг. Тэгээ яг сүүлийн үед нэг гудамжаар айгүйх муур үзэгдээд болохоор бас арай гайгүй. Өмжөг ингээ хараад баг би ингээ хөшчдөөс ахгүй. Тийм. Бүр жоохон бол хараад уйлцдаг. Яагаад тийм. Би бүр нэг юм итгэл мэтгшил жоохон тэрнээс жоохон байсан болоод тэгэхэд нөө байрны гадаа байсан муурны амар том муур байсан юм а тэрнээс миний бодлоор нөө өөр жоохон том байсан. Тэг ингээд нэг ингэдэж бие ураагаад тэг өснө ингээд тэрийг хараад яг ингээд амар ахирж байгаа юм шиг тийм ч юм хараад тэгэл би нөө найзуудтайгаа л ингээд би гадаа тоглож байхад л ингээд дайрсан л тэгэл юу нэ. Тэгээ ба давхар манай гэрийнхэн бас амар айдаг. Тэгээ тэд нэр айдуулаа ингээд багасаа ингээд бас нэг амар амтан гэж бодсон. Тэгэл ээж бүр амар айдаг. Ер нь гэл юм бүгд айдаг. Тэгээд нэг жоохон гитт. Би ер нь бол айдаг байсан.
Гэхдээ манай 10 жилийн охин мууртайсахгүй. Тэг гэрт нь очингууд би ингээ гэж муур аваарай гэдэг. Тэгээс сүлдээ ингээл нөгөөх нь ингээл гимгүүг ингээ хайрцаад үзэхэр мэдээд тэг өө яасан үрх ингээ сүлдээ бүр хайрладаг болоод тэг амар туртаалцсан. Гэрийнхэн бас юм дургу. Тэг одоо сая мууртайсан чи манай хүүч нөгөө хоёр муурн манай хүүхдээс хаа манай хүүхд ч муурнаас хоёр талтай би нэр. Тэгтээ ингээ нэг юм хайрлцаад байгаа байхгүй дотроо. Тэг муурны нэг юм юу байгаа те. За энэ надаас жоо хайжиндаа ч юм эсвэл ингээ дургаа нэг яг ингээ өдөөд идэг те. Нөө очкагийн эмээ нөө 20 мууртай гэлтэл одоо их том муурнууд нь цөөрсөн байна. Ингээл цагаансараа очихлаар аав ингээ хөрх ингээ ивчтэй өөр өрөө мөрөө ингээ цоглол бүдийн цоглож байгаа ингээ далт ирсэн. Тэгээ уутлаа яа ингээ дутуу байхгүй би ингээл яг нэг чинс гарч ирнэ тэр дээдлийн төбөөч дээрээс өсөж бууж ирлээ ингээ миний догор ингээ аа бүдүү та боо тэгэлж байгаа. Гэтэ тэгээд бас арай гайгүй одоо тийм бол танаад одоо юм гиссэн шүү дээ. Одоо тийм ирсээр аа тэгээ гайгүй тасваа нээс намайг тэгж болчих шүү дээ. Одоо чи ингээд нисэн мамын хилжийн даганц би эмхтөөний амьдрал нэг мууртаа боллоо удалгүй тэгээд хойноос нь ингээд нэмэгдэнэ гэж. Тэгээд чи нэг насны эцэст нэг мууртаа л авгаа болно шүү дээ гэж. Яагаад муур нэмэгтэй? Үгүй яг нөгөө нэг тийм юунер байдаг үстэй нэг эмхтэн татаад харин тийм нэг биш зүгээр л өөрөө мууранд хайртай болоо тэгээд нэг өөртөө хань татаад байгаа юм. Тийм ер нь гэхдээ мууранд дуртай хүмүүс чинь нэг муур хоёр муур ялгаагүй л 3 муур 4 муур хэлгээл явчих. Тэгэл нэ очгоо юм 20 муур тийм. Юу ч тийчээ тэгээд. Гэхдээ угаасаа яг энэ муурыг бол амар хүсэн яасан болов. Гэхдээ таалагдахгүй юм их байна. Шантарч байгаа үе их байна. Өдөр болгоо нэг бол муурны баас нэг бол хүүхдийн баас цэвэрлж байна. Их ядарч байна. Гэхдээ тэгээд болгондоо болох гэж хичээж амар хичээж. Тэгээд бас их зардалтай төвч байна. Хоол молно. Тийм хоол. Тэгээ ингээ мэдгүй хоол уу. Тийм хоол сонирхож ихтэй бүр огт үзээгүй тий. Би зүгээр нохог ингээ бодонгод өдөр болгон тэр чинь гаргах хэрэгтэй, зугаацуулах хэрэгтэй. Тэгээ би чи хөвчлийн ингээ гэртээ баг байхгүй юм чинь амар ганцаардны ингээ муурч угаас нөгөө ганцаараа би даацсан байдаг. Тэгэл тийм байна даа хөө. Иргэжлээс нь хоол. Иргэжлээс энэ жил ер нь бодоол хэсэгтэй энэ жил худлаа авчлаа. Тэгээд дараа жилээс л яг манай хоёр ч надаас дүү нэхэд тэгээд ирэхээс шүү дээ. Үжин нэхэд ээжээ дүү надаа яг миний дүү надаа гараад өгч би дүүтэй болмоо бай. Би айлын дунд болмоор гэж. Тэгээд би найзууд очиж гайх болно. Надаа найзууд айлын дунд юм уу мэдгүй сүүл найзууд мөгдрөө дараа дүүтэй байгаа. Тийм л юм шиг би айлын гой дунд олж үзмээр яах юм бэ яах одоо ээж нь зүгээргүй. Ганц удаа очиж би дүүтэй гэж хэлж гайх болохын төлөө зүгээр ээж амуураад ээж нь муур ах юм бол ээж нь гэрээс явах уу муур явах уу гэх нэг хоёрын айлын сонголт хийлээ. За тэгвэл тохоос очкод нохоос жоох яадаг байгаа. Тэгээ бид гурав одоо нийлж очкод нохоо ятгаад. Тэгээ яг бүр зулцаас нь гөлгөөс нь авчих юм бол гайг байх шүү дээ. Нохоо бол амар хөргөн. Би бас нохоо амар турдаг. Гэхдээ яг ингээд нохоо л үнэхээр ингээд зовоод идэгхгүй эзэн найзууд нөхгүй. Тэгээ би тэгээ зовоож чадахгүй гэж. Манай хоёр одоо томчлоо өөртөө гаргаа шилэж болгоцсон нь чадна гэж би бодож байгаа. Гэтэ тэгэл худлаа л да. Би л бас шийсэн бас ирлээ гарах л. Гэтэ гарах өөрөө одоос нь хүүхэд чиг ачлаад шинэ нохоо мөрөд чинь тийм болохоор сэтгэл зүгээс хам бэлтэж байгаа л явна даач. Юу цагс эхэлсэн багш нэр тий. Яна би үздэггүй шүү. Тэнцээ үздэгдүүлдэг. Би ч нэг үздэгдүүлдэг. Гэтэ ингээ нэг юм зүгээр энэ жил нэг тэр баг нь тийм аа мандаа инким мандаа гэх нэг хайлтын бодчихдог байхгүй юу? Тэгээд одоо нэг ганц харж байгаа ер нь бол баг байгаа. Хоёр баг байгаа. Тэгээд тэнцэн жоох үзчихмээр. Би болохоор эрхэстэй хамт үзмээр. Тийм өөрийг нь нөгөө чи саксны дууланд яв гэж шахах биш. Цаатаа чинь сая бол намар ороолно. За чи хүчээр яваарайсан чинь өөрөө очно бүртгүүлээ үлээ. Гол сонирхолтой тавлтыг очиод аваад үзчих. Очиод үзчихвэл бас нэг хараад нэрээ явъя гэж хүч орох гэж бодоод ш. Малын сакс максны явуулах бай даа. Тийм одоо яг цаач нэг өсвөлгөн болж байгаа. Тэгээд ядаж нэг хөдөлгөөнгөө харж игээд орой очгоо нэрийг сүнэлээд. Тийм сайн биш үү. Хараад ихний ээлжинд сая нэг 7 хоног 2 хоног 5-аар 4 ороод. Тэгээд чинь тэгээд очгоо нэг оройд ч очоо ядаж модч зүйл сүнэ хэлээ. Лөө заав ядаж би өөрөө сүнэл шууд ороод айгуу туртай ашиг гоё тий. Үучин болохоор ээж хоорол гидцээ таталт ядаж хийх үг нэ. Тийм шүү дээ. Тэгэл
дөрөв талд хоёрыг би яаж. За чи тэцэнээс. Гэтэ яг сүүл яг нэг хотлоо яг ихний 7 хоног амар идэвхтэй тэгээ сүүл рүү бит хоёр жаахан наацгаа. За яг маргааш бит хоёр жаахан таа ингэж. Хаа өөртөө л хийж. Тэгэл л чинь. Үчин бас хөөрхөн нөгөө идэвхтэй болохоор гоё тий. Өөр хооронд нь өрсөлдүүлчих. Чи үчин тэгж ах шиг хийж чадах тий. За ч нэг тоолж өгдөл нэг командлагч л нөхөр хийгээд байгаа шүү дээ ерөөсөө. Тоолдог нөхөр үү? Тий. Цаадаж нэг хятад хэл. Одоо эднийх нь 3 дугаар ангиас хятад хэл ордог. Тэгээд таалагдаад дууланд нь явж. Оо за. Би өөрөө удахгүй хятад хэл сурахгүй болохгүй юм шиг болох гээд учиргүй л өөдөөс яа та дахин өөч гэдэг. Эцэг хөрхөн даваа буухаа гэдэг юм чи. Бас юм яриад амар тартаа сонирхолтой. Манай хүү англи хэл амар сонирхсан юу. Кембрижийн сургалттай гэдэг байгаа шүү дээ. Тэгтээ мэдгүй надад нэг тийм санагдаад байгаа шүү. ABCD гэж үг мөг заахгүй. За. Шууд л ингээл үг чийжлүүлэл яваад байгаа. Үг цээжлүүлж яана уу? Цээжлүүлэх нь жишээ зөв өгүүлбэр. Харин одоо тэгдэг болсон гэдсэн. Өнгөрсөн жил лөө тэрний өмнөх жил лөө бас нэг ээж аваад ингээл хурал дээр комплейн хийгээл ерөөс ингээ шинэ сурмуур цээжлмэжл гэхгүй юм та нар яаж ингэж хөтөлбөрөө ингэж яаж хүүхдүүд англи сураад бас одоо тэр бидний үе шиг нөгөө за чи өнөөдөр тэдэн 10 үг цээжл 50 үг цээжл гэж ингээ шууд ингээ нөө лист гаргаж өгөө болцсон агуулгаар ингээ тогтоод болсон шууд нөгөө өгүүлбэрээр харин тийм шууд өгүүлбэр яас тийм хийс хэр гэд ингээд нэг үг байгаа шүү дээ тэр мөрийг шууд ялгуулах гад би бүр ямар next level би хийс гэдгээ тайлбарлаад энэ ингээд эрэгтэй хүүхдийн үнэхээр хийс гэж хэлж байгаа байхгүй юу гэж тэгсэн. Тэгэл тийм үү. Тэг яга эрэгтэй хүүхд нь боо ингээл өөдөөс. Боо эцтэй эрэгтэй хүүхд яга хийс болоод байгаа ингээд мэдгүй. Ямар хэцүү бас суугаад байгаа юм бэ гэдэг. Нэгдүгээр анги багтаа эргэжлээс нэг гайг болж. Гэтэ энэ санаа өөр болсон юм лээ. Би бол ингээл орой олон нөгөө эргэж ингээл би чинь эргэстэй ингэжсэн яг нөө шар цаас шнэ наалтдаг цаасан дээр шинэ үгэд бичиж өгдөг бол ингээл энэ тэнд наагаал. Одоо өсө тийг шаардлагагүй л тэгсэн тээгүүд өөрсөд сурчаалаа биш үү. Тэг ингээл зүгээр long short гэж үг зааж байгаа байхгүй. Тэгэл за long short long айл вэ гэл ингээл зурган дээр сонголж монгол. Тэснэ ингээд ингээ 5 машин байгаа зав. Тэг ингээ тавуулынх нь урт богн зав. Longest longer гэдэг ингээд long гэдэг ингээд ингэчих байгаа байхгүй. Тэрийг би ингээ хүүхдэд тайлбарч өгөх гэдэг шүү. Зөвхөн long гэдэг хүүхдтэйгээ зовж ядчих чинь тийм longest гэдэг нь longer гэдэг нь иннээсээ урт гэсэн үг гэлээ. What юу яст юм шиг нэг хэрэглээл хаад энийг ийм үед ашиглаад байгаа юм байна л гэж л тогтоод байгаа шүү. Бид нар бол хүлээж авахгүй. Яаж яах вэ? Тэгсэн энэ чинь ойлгочтой л биш үү. Тэгээ тооных нь багш нь зүгээр тоогоо ингээ зөв бодоо явуулангууд гой бичгээ бичээ явуулчих ёо. Би бүр зүгээр бодуулах гэж яаж зовж байгааг та мэдчихээн үл гэж санагдаад авч өрөө. Тэр нэг хөөх юмнууд яадаг гэсэн. Хүүхдийн нөө гэрэн дадлаар том аа бичээс нэг хот тэр ийм том аа биз нэгдүгээр яг их ураалдаг. Наад руу нөө манай хүүгийн ээж хэлж идэг байхгүй юм. Тэгсэн чи ингээл итгэл залгаснаа. Гэл үлцээ орилцсон ингээл залгаж байгаа хгүй. Яасан бэ миний юу яасан гэсэн чи ээж наа чи хичээл уншихгүй байна гэл. За яасан минь яагаад уншихгүй? Би уншсан. Имэн дахиад уншгээд байна гэлдэг. Тэгэхээр за ээж гэл би чигээд за ээж наач уншсан л гэж чинь яагаад дахин уншуулах гэдэг гэсэн. Наа чин 4 мөр юмны эхний мөрийг уншичаад би болцсон гэдэг. Тэгэж окоо би ойсон цагэл цаана нураа гэж мэдгүй гэж уцаас зөө ажил дээр зүцээ бүлээ. Тэр юу яажсэн шүү. Яг нөө тааж уншаад ингэсэн чинь яг чамаа тэгж хэлэхэд нь би санаад ирэхээс яг нэгдүгээр анги заяа. Ариун ингээ салбит гэдэг шүү. Салбит. Тэгтэн дээр за минь энийг уншаад A-I-O-N нийлээд дуушиг үчээс салбит гэж. Тэгээд уншсан. Яа чи тэгж уншсан чинь цааш өөгөө чи. Хүүхдүүд нөр яг дураараа уншдаг байхгүй. Би даалтын 7 хоногор нэг хэдэн юм өгнүүдийг үгээ шүлэх шиг юмнууд бицаахгүй 4 мөртүүд тэр ингээл байн уншуулаад байгаа байхгүй. Тэгсэн сүүл рүүгээ тэрийг бүр зүгээр уншиж байгаа байхгүй өөрөө марс. Да гэмээр зүгээр чэйжилсэн. Би бүр чи хүний урган зүгээр аль үгийг уншиж байгаа гэж заагаад уншиж. Өөрөө бийцэн дээ гэж чэйжилсэн зүгээр. Тэг ялангуяа эрэгтэй хөлт ингээд юм яг ингэж төвлөрч суух ер нь жоохон амар хэцүү брэнд. Хэлж байгаа нь үлжсэн. Ээж яасан гэж өнөөдөр гэлдэг. За
би сонсч ойлгож юм би эхлээд уншчих гэж би. Тэгвэл уг манай нөгөөний хүүхэд гэдэг ингээд шал өөр юм яриад хэцүү юу. Эргэс болохоор яг тийм би одоо үжин болохоор ерөөсөн гэрийн талаар хэлэх ерөөсөө тийм зовоогүй өөр амар юм сүрсаар хурдан кафе-систем хийж байгаа тоглохоо их бодоод эргэс болохоор ингээ амар удаан зай. Даалгавраа хийхлээр ингээл таас штэ. Нэг удаад унших юм таас нэр махана. За хэлээ ингээд ажил тэгээл өөр юм хийгээл. Эрэгтэй эмэгтэй хүний нэг юм юу вэ? Бид нар ч угаасаа яасан их юм хийж санаа авдаг ш. Ер нь л яг тиймэрхүү ш. Үнэхээр хичээл хийх гэж зүгээр ингээд нэг гараа нөгөө гараараа бариад заа гэл. Үнэхээр хэцүү байгаа. Ёо хоёр хүүхдийн туршлага дээр уншуул цураад номонд оруулсан нь би ярьж илүү үү? Яг нэгдүгээр анги тахтанд би өөрөө яг аюух ном уншиж үздэг ш. Зэрэгцээ. Тэгээ яг нэг номыг одоо нэг юм одоо юу ямар айц өөр нэг хүүхдийн номод орч нэг богино хүн нэг өгүүлбэртэй бод тээ. Яг тэрийг уншиж өгөөд хахаар тэднээс амар хурдан цээжил чинь. Тэгээ дараа нэг тогтоод суучаас миний гэдэг ингэж үжиж байгаа миний ингээд айгу хурдан уншиж сураад байсан надад санагдав. Би харин тэр нөгөө нэг уур айц майцгийг уншиж өгөөд тэгсэн чинь уншижсэн чи итгэл нөгөө өөрөх нь мэддэг үг нь гарч марсан чи. Тэр үг нь хаана нэ гэсэн энэ гэдэг нөгөө яг нөгөө шийдэлсэн богинохон маавч гэдэг юм тийм үг ингээд олоод ингээд яхара баярлж баярлаад. Тэгэхээр нөгөө ямар гоё. Би нэг дээр нэг худлаа уншдаг байхгүй. За тийм ч зэгдэлсэн. Би нэг юм жоохон үлгэрийн арай нэг том нөгөөний ном байсан. Хүүхдийн л ном л дээ хүүхд үлгэртэй. Тэгэхээр ингээ үлгэр нь ингээ нэг дээр үеийн ардын монгол хэлээр нэг ингээл уран сайхнараа зөөд шүү дээ. Тэгвэл тэр чи ихтгэл уншихаар нэг тийм үг мэдэхгүй. Тэгэхээр би ингээ уншиж байгаа л арай амарчлаа. Тэгсэн гинэ гэл тэгэл уншижсэн чи яг нэг өөрийнх нь мэддэг үг хэлсэн чи тэр үг нь хаана өгсч байхгүй. Тэгээд байгаа. Яг ингээ уншчих намайг шалгаад байхгүй. Тэр үг нь хаана энэ үг хаана. Гүвэн нэрээ сүултээ анзаарсан чинь үеэр тасалж уншдаг билүү. Тийм. Одоо болсон байгаа. Тийм бүр одоо юу лээ манай гэж гисэн шууд ингэж уншуулдаг. Манай гэж уншуулдаг. Тийм. Шууд тэгэж үгээр таслахгүй шүү. Амандаа бухтнуулахгүй шүү. Ийм маа гэж тэгэхгүй шүү гэл. Энд тийм болсон чинь бас аюу хэцүү байл. Хамт сураад байгаа. Юм дээр бүр хамт сураад. Сая энэ 100-аас хойш нь хүүхдэд чинь ёо түнтүнтүс ахаа гэдэг шинэ юу таалцаа. Итгэл бас гэж байна. Ямар юм яасан вэ? Тэднийг дагаад 7 тийм тэднийг дагаа бүүн гэдэг юм сонин өгнүүд бас сурчиж. Тэгэл би сая сүүл бодсон ёо. Арай гэж нэг англи хэлний жохон сураад байж байгаа ч шинэ англи өгнөөс сураад. Сигма ч тэр нь юу гэдэг таас чи. Ер нь бол кул гэсэн л утгатай юм бэ штэ гэх шиг. Тэгэхдээ зарим юм утгагүй сонин өгөө зүгээр нэг рандом үг шүү тэгээд тэгсэн үг. Тийм утгатай ч юм уу ч дуртай үед ажиллаад байгаа. Харин бидний нөө Gen-Z-гээ яах вэ? Gen алхаж бүр амар юм байж. Манай ч алфа тийм шүү. 13 оноос хойш алфа гэсэн. Gen-Z хэд 13 он хүртэл 98-аас 12 болов биш. Яарсан 98 чинь Gen-Z-д ордог гэсэн шүү. Бидний үед наад маш түүх чамаагүй төсөстэй. Тийм шүү. Бид нар баруун Gen-Z-гаас яваа бид нар юу гинэ гэж мэддэг. Тийм. Аав ээж нарын юу? Оюутан хүмүүсүүд гэдэг тиймэрхүү л нэг ханг дундаг. Тийм насны яг л тэсэн. Тийм. Хичээл хэлэхдээ өстой сонирхолтой ч ихтэй алаантай хэцүү хүн л энэ да. Энэ бас нүлэмстэй готлолтод үйлдэгтэй яагаад ч үгүй ихтэй амар төвчээр барддаг байхгүй угаасаа. Би уусмааргүй тэгээд зээж нуурлахгүй за яг нэг юм яг 5 хэлэхээр бүр яг дэлбэрдэг байхгүй. Тэгээд за би яг уурлаад хоёлаа 5 минут засварлаа байлээ. Яг 5 хэлсэн 5 7 ч хэлт юм уу те. Яг ч ёо тэгээд төвчээрээ хязгаар хэлээ. Тэг ингээд зүгээр ингээ анхаарал мэдж байгаа юм би мэдээд нь штий. Одоо жишээ 5 дээр нэмэх 6 11 мэдж байгааг би мэдээд. Тэгмээ тэгээ шал өөр юм. Нөөд хотлоо таагалаараа. Юус гэ ми царины өрнөрлж ороо. Чи зүгээр сайн бодтоо. Тэгээд чи бод мэдэн дээ гэж би хөргөө. Тий, одоо чи хоёлаа яг бараг нэг төвшөнд ирэх гээд байгаа шүү. Нодон жишээлбэл итгэл цэцэрлэг болохоор нөө сургууль ярьлаа жоохон хол. Одоо сургуулийн төвшөнд орж байгаа. Яг тийм. Тэгэхээр чинь тэгэл яа хүүхдүүд сургуульд ороод ингээ анги твшээд хараа өөрийгөө хөшөрч байгаа би.
Үгүй нас яваад байна гэж дураараа гоё амьдрнаа. Сая сүүл хүмүүсүүд үгүй одоо дүү муу гаргаж өгөөч мөр. Хүмүүс нь аюу тийм дураараа шууд хэлдэг. Одоо хөрхөнд чи залгаанч дүү мууг нь гаргаж өгөөч. Хоёрхан хүүхэдтэй. Үгүй би хамаг залуунаас хүүхдэд зориулсан байхгүй. Одоо яг байгаа залуунаас би өөртөө зориулъя. Өстө 20-с 30 хүртэл нэр хүүхдэд зурласнаас бараг л 10 жилээ зурлалцсан баг. Тийм байсан. Байгаа юм гэж. Харин тийм ээ. Би одоо л хөтөл юм шиг тэл. Яг гоё. Одоо л тийм өөрөө хороо амьдарч байна. Би нөө юу яагаад одоо ихтэй яг айгуу гайвуунаас бага юм. Нөх бага хүүхдийн асуудал баг том хүүхдийн асуудал том гэдэг. Яг ирэхсдээр л одоо яг ингээд нэг шилжилтийн үе юм баг мэдрэгтэй. Жохон загнахлаар ингээд жохон хүлээж авахгүй. Арайч тэгж амар илэрхийлэхгүй шууд дуугаа аваад хүрээнд орж бодолтой шууд ингээд илэрхийлж үгүй ээж тэгсэн шүү дээ. Тгий шүү дээ ингээд шүү дээ. Би ингээмээрээ тиймээрээ ингээ ярангуут би нэг загнамаар гэдэг загинчвал энэ хүүхэд надаас юмаа нуугаад дундах юм болоо бас судлаа яриад дундах юм болоо гэж. Толоо гарчлагаж ингээ бүр ярих гэж хийсэн. Одоо яа хүүхэд л олсоохан энэ нэг юу яашна гэл загнуулах юм өөрөө л хийж байгаа шүү өөрөөсөө. Нэг юм хэлхий олон өглөөлөл ирэнгуус хаа чи ялаас өдрөл. Тэгэл тэр мэрийг хүлээж байгаа. Одоо тэг үжээ хараад сурж байгаа ш. За ах уу ээж өөдөөс ингэж юм. Үгүй үжээ чи одоо уул нь жоохон ш. Яг адилхан байгаад байна. Яг л юм бас шилжилтийн өөрийгөө нэг тийнейжер гэж бодоод. Ахтай адилхан гэдэг нэг зэрэгцээд ингээд хамт өсөд. Тэг бас нэг биеийн хөгжил нь бас аюу хурдан төрүүлж яваад. Тэг эмхтэг төгөөс жоо төрүүлж өгдөг гэдэг. Тэгэл хэцүү байна. Хоёр яг өсвөр насны хүүхэдтэй эрэгтэй эмэгтэй хоёулаа ээлтэй ярих гэж байна. Манай хүүхэд нөө битэрч нөө баасны проблемтэй шүү дээ. Тэр нөө сургууль дээр байгаад гэж ярьлаа. Амар хэцүү. Тэр бол өстой хамгийн том сонирм байсан. Энэ нэгдүгээр ангийн хүүхдүүд чинь бөхсаарч чадахгүй. Өө бөхсаарч зарим нь чаддаг гэж магадгүй мэдэхгүй чаддаггүй мэдэхгүй. Тэг манай хүүхд чугаас гадуур нэг бааж баадгүй гэртэл баад. Тэгсэн чи гизний өргөцнээ шууд цуцаад. Тэгээ жоохон гэж сургууль дээр. Тэгээ би тэрнээс хойш ингээ яг сургууль дээр өөрөө нойлорол байгаа л ингээ арчиж мачгаж буян л болсон юм шиг байхгүй. Тэгээ өрөвдөөд ямар санагдсан бол ингээ би ингээ сүм салют хийсэн байгаа тэрийг ингээ аваад одоо яах вэ хүүгээл ингээ өөрөө бодсон байгаа шүү дээ. Тэгээ ууд нь л миний өвөр том болж байгаа юм байна. Бүр тийм их зовлон тэр чинь хүүхдүүд одоо бүр амар том асуудал байсан байгаа даа шүү дээ. Тэгээ би тэр яах вэ гэж бодсон ба шүү дээ хэмттэй. Харин тэгээ бүдийн ганцаараа өөрөө ингээ хийсэн байгаа байхгүй. Тэгээ би бүр өрөвдөөд ингээ гэртээ ирэнгуут нь битэрч бүтэн 2 баг 0-ийн цаасаар туршилт хийж авч. За. Ингээ одоо ингээд наадах ингэж тастаад ингээд нугаалаа ингээд яа тийм юмыг одоо өмнө нь би яаж сурч ирсэн юм. Тэгэл сурсан л мэдгүй. Бид нарт гэхдээ ер нь зааж өгчээс бол өөртөө сурсан баг. Өөртөө сурсан. Би бол надад манай ээж надад ингэж ярьдаг гэж зааж өгчээс сад нар чи ер нь тэгэл яг юу ч өөртөө л өсцөөс ээж ам нүглээ гараад нойроо ирдэг нэг тийм юутэйсэн шүү. Тэгэхээр бас тэгж үлж сурсан юм болоо одоо яасан юм гэдэггүй. Өөрөө нүүр талаад сурч ин да. Тэнгуут л ингээл хүүхд маань томроод асуудалтай бас надгүйгээр ганцаараа нүүр тулж байгаа үе ирж ийн гэж бодохоор л бүр амар санагдав. Тэгээ сургуульд ингээд бие даагаад багш нар ингээд загнахад бас загналтыг хүлээж авч байгаа. Өрхөн бие даад сурцгаачлаа. Йоо. Мяулаад л шүү. Мяулж байна. Тэгэхдээ орохгүй байгаа гэж найдах. Чихвчээр сонсож мяу гэдэг анаа. Мамор шоо. Можгаа. Тэгээ хойно гэж. Зээ. Тиймэрхүү байлаа гэж. За хоёул дараа яах вэ? Дараа хоёул гоё сая ч битүү яваасан сэтэм мэдүү гисэнгүй гэж бичиж байгаа эхлүүлж байгаа л гэж. Сүүлдээ яваасан ам халаад нөө сэтвлээ усан гэх юм лээ. Хамаагүй юм яа физикл. Шээчсэн юу яаж сүүлдээ бас яриад байсан. Ер нь л баасны тухай ярьчих гэдэг тийм шүү. Тэгээд л яг тий одоо өөр тийм л сонь сайхантай байна даа хөө. Тэгээд хоёул юу яа шинэ жил нэг л одоо ингэ явж байгаа 11 сар 10 дугаарч барал оны сүүл мөлөл. Тэр үед хоёулаа чи тийм юу хийсэн нөө 24 оны лист юу лээ? Хүслийн энэ жил үү? Хүслийн эсвэл толгойдоо бож мөн. Нөгөө дэлхийн аврал. Тэгэл. Твцээ болоо. Чи нэрээсээ бичихээр яагаад ингэ л
ерөөсө билгүй яваад байна. Гэтэ би нөгөө нэг сая дэлхийн аваргаад явж ирчээд амар яг гівэрсэн. Амар сонир болсон. Яг нөгөө нэг том зорилго тавьсан зөвхөн тэрийг лгээ бүр бүх юмаа ингээд ажил одоо юу гэдэг бүх юмаа ингээд хойшлол тавиад зөвхөн тэр төлөө зорьсон байсан юм аа. Биелүүлээд ирэнгуут за одоо яах вэ? Жохон хоосроо бүтэн жил тэрний төлөө бэлдсэн ба шүү. Тэг ингээд гіврээ. Тэгээд харин гівэрсэн байх хугацаанд юу яагаад өөртөө жоох ажиллахгүй юу. Тэгээл нөгөө сэтгэл зүй би жоон ганцаараа байж сурмаар санагдаад. Сурмаар гэжтэй зүгээр ганцаараа баймар санагдаад. Ялангуяа тэмцээнд бэлж байхад бид нэр тогтмол хүмүүст ингээл бүгд багаараа хамтаа ингээл байж магаал ингээл тэгэл ерөөсөө ганцаараа байхгүй гэсэн юм шиг байсан. Тэгээ онгууд нь жоон ганцаараа баймар санагдаад би бүр өдөр ланч манчруулал албаа ганцаараа гарч байгаа мэр санагдал. Тэгэл жоо ингээд ингэсэн чи одоо сүл рүү ийм юм хүсэж байгаа мэн гэдэг ойлгосон юм аа. Тэгэл ингээд өөрийнхөө дураараа бай одоо гэж бодоод нэг хүнд таалагдах гад ч юм уу хүний арга ивийг олох гэж амар хичээдэг байсан юм шиг үлээ. Тэгэл ингээд нэг юм зориул нэг юм өөрийгөө нотлох гад ч юм уу ингээд өөрөөс амар юм шаардаад одоо тийм байхгүй би зүгээр л дуртай юм байвал дуртай мэй дургүй тэгэл sorry гэл ингэж л бай гэж бодсон. Тэгээ тэр нь надад амар таалагдсан. Би сүүлд нэрээ өөрийгөө анзаарсан ш. Нөө яг хоёлоо подкаст хийж чахад хоёлоо нэг би бинээс юм хүм аваад ирсэн шүү. Би ялангуяа чамаас амар чи чинь нэг өөх юм. Чи тэгээд нэлээ аваад хэрэгжүүлж мэрэгжүүлээ. Чи ер нь нэг юм төрүүл эмгтээлэг. Ер нь нэг ажлын шаардлагаш ер нь айгүй тийм эмгтээлэг шүү дээ чи чинь. Би болохоор нэг ер нь жоохон наацгай талтай. Тэгээ байж айгүй гоё эмгтээлэг болж ирээд хоёул уулзалт багсаад ингээд дугаар маар яг нэг мэдээлэл солилцоо байдаг гэсэн чинь буцаа. Нөгөө бодлоо лээ гадны тастай ялтарч. Гэснээр хөшин чи амар хэрэгтэйсэн биш үү? Баг тэрийг авч яагаад тэгээд хоёр бинээс ингээд юугаа ингээд амар аваад амж сонсож байгаа хүмүүс бас нэлээ авсан л хол юм уу. Тэгээд бас алдсан л ахта. Одоо буцааж аваад. Одоо бүгдөө буцаа камбэк хийцгэнэ. Тэгээ эхнээс нь бас үзээрэй гэж байна. Сүүлийн нь үзэж байгаа эхнээс нь үзэл. Жохон санаарай л тэрийг аюу ярьдаг гэсэн хүмүүсийг. Чиний юуны дэлхийн аврын чинь бүтэн баарч тий. Чиний сувг дээр бичиж байгаа. Блог нь байгаа үзээрэй. Би чинь тэмцээнд хорооллоо гэдэг юм гэдэг. Тий, энэ чинь бас сая сүүлд галтын энэ чинь том тэмцээн гэдэг. Чадамбагийн генералын нэрмжид тэмцээнд ороод 3 медаль аваад тэр царснаа. Сая амар царснаа. Үнэхээр тэр хүүтэнд будаж явах ёо. Юуны төлд би ингэж өөрийгөө зовоод байгаа юм бэ гэж бод. Тэгтээ тэгэл явал алт аваад гэж авсаа. Тулгадаг хүн байгаа даа. Тийм ээ. Гоё тэрээр аавч бүр нэг дэлхийн авраар медаль авчирснаас илүү бахархалтайгаар хүлээж авсан нөө Монгол улсын том тэмцээн гэдэг утгаараа бүр амар гоё. Тийм шүү дээ. Ээж аваад бол Монголоо илүү одоо ингээл чамаас ах юм бэ шүү. Би тулгана гэж. Ерөөсөө замаас нь одоо яг угаасаа өвлийн сисон орцолгоо бодлоо жоо. Подкаст нэлээ гоё юм. Олон битээр ингээ хайлаа өнөр чадсан бол костюмтай гоё видео хийчихсэн тий. Ингээ тойрч мөрснараа. Ингээ гоё хөргөн ингээ гоё видео болгоё гэж бодсон. Тэгэж явуулна ихний эпизод орё гэж бодсон. 2 дугаар сизнэ. Тэгсэн чинь чадаагүй. Тэгсэн. Тэр гоё юм ярьд юм уу? Одоо тэрийг гоё биелүүлэх гэж хичээж байгаа. Ойлгоорой. Тэгэл одоо ярьсан тэгэл хантай л байх гэдэг байгаа шүү дээ тий. Одоогоос хүүтэн өвлийн бүглэрэл хүүтэн өвлийн энэ оройнуудыг подкастаараа хамтдаа биендээ хантай давж гарцгаая. Тэгцгээ гэж. Зээ. Дуусах уу тэгээд дуусгая даа гэж. Одоо maybe 2-7 хоногийн дараа, maybe 10 хоногийн дараа голтооны хүнтэй уулзах байх гэж найдаж гэж. Их найдаж. Хин байх бол өндөр гэж. Хин гэж бодож байна. Та нар та. Чи мэдчихэж байна. Би таарч идэггүй. Хийж байгаа. Йоо. За. Окей. За. Дараагийнх дээр уулзъя. Bye.